Яг ямар төрлийн ийм гоё нарийн боо юм уу эсвэл амттан хийж сурмаар байна чи? Мотод хийж сурмаар байгаа. Яагаад? Тэгвэл нэг мотод хэрэгэд дарыгээд юм уултын ихэд авдыгаад зарчих юм зарчих гэдэг байхгүй би. Санхуугаар Уг бас нэг өгдөл байгаад шүү дээ. 8-ны тус гүгээд байгаа байхгүй. Уус нэг зөвл юм бодоод байгаа. Нэрийн бовгийн бисэн дээр нэг бүний талах барьдээсэн. Энэ өдрийн мэндийг хүргэе. Радио кафе нэвтрүүлэг шин дугаараа үзэгч сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ удаад бид нэгэн бяцхан тогоочийг өнөөдрийнхөө дугаарын онцлог зочноор хурж хамтдаа ярилцахад бэлэн болсон. За түүний хувьд Facebook хуудсанд Том Игч гэдэг пэйжийг одоо ажилуулдаг. За тэгээд 165 мянга орчим одоо юм дагагчтай. За мөн Instagram-д 14.8 мянган одоо юм дагагчтай. Ерөөсөө янз бүрийн одоо хоол, хүнсний бүтээгдэхүүнийг одоо ашиглаж төрөл бүрийн одоо амттан, салаад гэх мэтчлэн энэ зүйлсийг одоо зааж өгдөг Том Игч гэдэг нэртэй юм пэйжийг ажилуулдаг нэгэн гэр бүлийг бид онцлсан. За зочид маань бас хэдийнэ ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийнхөө зочдыг бас та бүхэндээ танилцуулж өгье. За Эрдэм цогцлохой гээд баг сургуулийн 2-ын А ангийн сурагч сайн санаа ирсэн. За мөн аав од гэрэлтээр ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Ханд энэ өдрийн мэнд хүргэе. За сайхан амарсан уу сайн санаа? Сайхан амарсан. За хичээл их вэ нүү? Их. Ядарч гин үү? Хичээл хийхээр ядарч гин гайгүй юу? Гайгүй. Гайгүй байна. За тэгэхээр радио кафе нэвтрүүлэг маань хамтдаа кофе эсвэл цайгаа уунгаа бид нэр ярилцдаг юм нэвтрүүлэг байдаг. Тэгэхээр би та хоёрт жимстэй цай нариулж өгсөн. Тэгэхээр цайгаа уугараа за. За цайгаа амсаад үдтэй хамтдаа байна уу? Ямар вэ? За цайн таал гэж байна уу? Чихэр ихтэй нөө гайгүй байна уу? Гайгүй. За гайгүй байна. Одоо яг энэ Том Игч гэдэг пэйж хуцаагаад байгаа шүү дээ тийм ээ. Хизээс эхэлж ер нь ажилласан юм бэ? Яагаад заавал яг юм хоол хийдэг энэ чиглэлийг сонирхох болсон юм болоо? Хугацааны хувьд бол одоо арай жил болоогүй байна. Оо маш богино хугацаанд юм шүү дээ. За 12 сарын одоо 25-нд нээжсэн гэж яриа болов. Энэ нэг 11 сар хүрэх гэж байгаа гэсэн үг. Энэ юу санаа одоо пэйж энтер бол манай эхнэрийн одоо санаа байхгүй. За. Би нэг хөдөө ажиллаар явж байгаа түрүүд ирсэн чинь ийм юм хий. За. Ерөөсөө хийхээр болцсон л байж ийсэн. Тэгээд яг нэг 12 сарын 20-нд нэг хүүхэд нэг сар амарч таарсан. Тэгээд нэг сарын хугацаанд бичгнүүлээл. Тэгээд эхлээл би ч нэг би бол айгүй ер нь бол жоохон дургуутсан маягтай. Тийм. Мэдээж жоох хөхт. Нэгдүгээрт, хоёрдугаарт сөрөг коммент ирнэ. За. Тэр талаас бол би айгүй дургуутсан. Тэгээд эсрэг хугацааны дараа тэгээд одоо хань ажил тий. Тэр нэг агуу амтэн чи өөрийнхөө нээ хин нээ гэдэг хахад ямар үгүй гэлтэй нь шүү. Дотор байгаа ингээд хүсэл мөрөөдлөө ингээд тэгээд манай охин чи өөр бас айгүй сонирхолтой өгөгдөлтэй гэдэг юм хартсан. Тэгээд л яг тийм баярлалаа бүчгнэлэх гэдэг байхгүй. Тэгээд би бол яах вэ? Тэгээд хөөхтөд яах гэдэг тийм ээ. Одоо л энэ охин хин юуг хэлчихв гэдэг юмээс л би харна шүү дээ. Тэр талаас нь л яах гэдэг ингээд тэгээдсэн. Тэгээл удаагүй ерөөсөө хэдхэн ирээлийн ард дээрээс тэр нь тэгээл дэмжихгүй л болохгүй болчихлоо. Тэгээл орсондоо тэгээд. Одоо та хэд мэн яадаг вэ? Гэр бүлэрээ хамтдаа байгаад бүх бичлэгээ хийгээд рилээ орно хин яаж монтажлж зэгцэлж яаж тавьж ер нь ихэнх ажлыг та нугалж гин үү? Ингэж юм. Одоо бол би ер нь бол яг нэг үнэхэр чадахгүй юм дээр нь яг зааж өгч юм. Тэгээд одоо гурилэлдэгч юм уу яг нэг том хүний оролцоотой үнэхээр одоо яг халуун юмтай харьцах мэрцэх тийм юм дээр нь бол яг туслаад ингэ явж байна. Бичлэг юуг нь бол бичлэгийн эдитийн бол ихнэр хийж. Тэгээ одоо тэр үний чинь л одоо уул би ихнэр энэ сууж ахсаасан байхгүй даанч одоо маа малцаа одоо тэнд харин нэрээ тийм байсан. Шинэ үнтэй болсон байлаа баяр үргээ. Баярлалаа одоо сарч хөрөөгөө тэгээл би энэ дээр суучаал байж лээ. За сайн санаа. Тэгэхээр чи хоол хийх ер нь дуртай юу? Дуртай. За ямар хоолнууд хийх дуртай вэ? Бүнхи будаа. Бөөрөнхий будаа. Хийхэд амархан уу? Амархан. За өөр.
Өөр хамгийн дуртай. Баяртай цай. Банштай цай хийх юм уу? Баншаа чи яах юм? Өөрөө махын өшгөлөөд, өөрөө гурилын нийлдээд, өөрөө чимхээд тэгэд хийх үү? Махал хийхдээ садгаа аавар хань бэлдээд. Аав нь махын бэлдэж хөө. Гурилын яхан чи өөрөө зурчих уу? Өөрөө гурлаад аав гурлаа илтэн. За. Тэгээд баяртай цагаа хамтдаа хийдэг юм уу? Хамгийн хийхэд хэцүү хоолчны хувьд ямар хоол юм бол? Тийм, чамайг амар их ядраагаад идэх хоол. Гурилтай шил. Гурилтай шил. За, гурилтай шил нь яагаад хэцүү байд юм бол? Гурлаад аяган дээр ингэж тавина. Битүү шил. Битүү шил. Тэр нэг аяган дээр ингээ бүрч тавих нь хэцүү. Тэр нь хэцүү байдаг уу? Ер нь нөгөө нэг бид нар ч гэсэн хоол хийхэд нэг тийм хоолноос одоо хийх дургүй юм ажлууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл миний хувьд гурил зурх амар дургүй. Айгүй хэцүү санагдаад байдгийн. Нөгөө мах хөшгөлийхээр бас нөгөө жижигэн нунтаг хөшгөлнийхээр хэцүү. Гэтэл одоо энэ болгоно ингээд ямар нэгэн байдлаар техникээр ингээ шийдээд өгчдөг болсон мэлээ шүү дээ. Чам нэг гурил зурхад хэцүү санагддаг уу? Үгүй юу. Амархан гурил зурх. Хамгийн дуртай хамгийн амархан. Хамгийн амархан нь гурил зурх. Одоо нөгөө гурилаа илдэх гээд нөгөө арай хүчин төрөхгүй байгаа. Тэгж байгаа бах тий. Их нэлцгээ зурж гараас болохгүй. Тэгэхээр жоох нэг тааруулаад зурангууд л хөрхийг яриа л чиг болчиход. Сайн санаа ер нь хамгийн анх ямар хоолыг чи хийжсэн бэ? Хамгийн анх удаа хийжсэн хоол нь ямар хоол вэ? Спагетти. Спагетти юу? Хүү хамгийн анх удаа хоол хийхдээ юу? Тий, одоо нэг хамгийн анх бичлэгэн дээр хоол хийхдээ. Бичлэгэн дээр хоол хийхдээ. Хийхэд хэцүү байсан уу? Хэр удаж ер нь бэлэн болсон? Жаахан хэцүүсэн үү? Яагаад хамгийн анх энэ хоолыг ер нь хийж бичлэг эхлүүлэх шийдсэн? Яг юу л дээ. Ер нь нэг тийм шууд нэг халуун шүл мүлтэй харьцна гэхээс илүүтэйгээр яг нэгт өөрөө нэг хий гэж одоо ярьж штэ ярьсан. Хоёрдугаарт нөгөө нэг эн чинь гомго чанаад гаргачихна. Тэгээд махаа хураад дээрээ тавьсан ирээд ингээд авсардаг талдаа ямархуу хаал болохоор зүгээр. Тэгээд сая нөгөө нэг тэр гайхамшигт бицгүй хүмүүст орохдоо тайзан дээр хийж үзээс алдарт хийж өгсөн шүү дээ. Тэгээ би дааж тэгээд за бахарч ийсэн. Нэрэл тгий шүү дээ тийм ээ. Одоо ингээд хоол тэгээд төрөл бүрийн ингээд амттан энэ төр хийштэй. Эдрийг ингээд хийгээд яг ямар үдэн чи амар их ингээд баярлдаг вэ? Хоол нь ингээд бүтлгөөтгүйгээр биш маш ингээд гоё амттай болоод тэр амттай гоё хоолыг ин аав ээж нь найз нөхд нь идээд байх нь чамд амар гоё санагддаг уу? Давс мас перстэй ихтүүл хийхгүй юм буруу хийхгүй байхал юу гэдэг хитээдэг тахаа. Яг л нөгөө тааруулж хийх нь чухал гэдэг. Тий. Тэр болгоныг яаж тааруулах вэ? Одоо давс нь ихтцэн байна, эсвэл давс нь багтсан байна гэдгийг чи яаж мэдэх вэ? Амталж мэдэх үү? Чамайг хоол ихт чинь аав ээж хоёр чинь хэрийг тусалдээ? Аав хана бицэгний хүнс ногоогоо аваад камера барьж бичдэг. Хүнс ногоогоо цуглуулахдаа аав ээжтэйгээ чи хамт яваад за яг ийм ногоог аваад ийм хоолнд хийндээ энэ ногоог энэ хүнсний бүтээгдэхүүнийг заавал авандаа гэж аав ээж хоёртой хэлээд авдаг уу эсвэл чи зүгээр загчдаг уу цугтаа явдаг уу яадаг вэ? Дандаа цугтаа явдаг уу? Цугтаа явж хүнсний бүтээгдэхүүнүүдээ цуглуулдаг уу? Гэрт намайг гэрт явуулаад наав тойл гантар яваад тэгэд би хоёр дүүгээ хараад байдیں۔ Хоёр дүүтэй мүү? За хоёр дүүтэй тэгээд сая шинэ маматай болсон шүү дээ тийм ээ. Ямар байна сэтгэл нь? Гоё. Яг юу нь гоё юм? Гантар байхаас уйдахгүй. Уйдахгүй тий хамтдаа. Дүү нь одоо хэдэн настай юм? Дунд дүү маань нэг. Хүүхдүүдийг тэр дундаа эцэг эхчүүд одоо гэр бүл зарим тохиолдолд хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа их бага байна л гэдэг тийм ээ. Цаг хугацаа гарахгүй байна, ажил ихтэй яваад байна.
гэдэг. Тэгээд гэртээ ингээд бөөндөө сууж байгаа тохиолдолд бүгд одоо энэ тэнд утсаа үзэх нь үзээ, телевизээ үзэх нь үзээд л одоо ерөөс ийм амь харилцаа гэдэг зүйл маш бага болчиход байна л да. Тэгэхээр энэ үед яг энэ цаг мөчид та бүхэн маань маш зөв юм санаачлагыг гаргаж за маш олон одоо залуучуудад за тэр дундаа залуу эцэг эхчүүдэд олон гэр бүлүүдэд бас нэг ийм зүйлсийг хийж гэр бүлийн одоо юм халуун дулаан уур амьсгалыг бий болгож болдгийн шүү гэдэг бас нэг юм мессежийг өгж байгаа юм болов гэж бодож тэгээд та бүхнийг өнөөдрийнхаа дугаартаас онцлон урьж байгаамаа. Ер нь бол одоо ингээд хүүхдүүдтэйгээ илүү ойр, илүү дотн одоо ингээд харилцаад хамгийн чухал зүйл одоо юу юм болоо одоо таны хувьд? Мэдээж юу л дээ хамт цаг өнгөрөх. За тэр бол яг уу би бол охиныгоо нэг бараг 5 нас хүртэл марга гэртээ харагдаагүй. Ягаад гэвэл хувийн байгууллагад ажилладаг байсан. Өглөө унтчихт нь гараад явна орой ирнэ. За тэгэл яг ажлаас гараад байгаа яг жил болж байна. Тэгээд за нөгөө нэг алдагдсан цаг хугацаагаа бас жоохон нөхөй гэж бодсон л та. Тэгээд яг ихнэрийн санаачилсан юм пэйж өгжүүлээд ингээд одоо энэ чинь бас нэг талдаа нэг ажил хэрэгөөр яваад байна шүү дээ. Нэг анхаарал хандуулж цаг зав гаргаж байна. За нөгөө талдаа одоо хүүхдүүдтэйгээ нөгөө хамт байх энэ чинь баян хоолыг гэхгүй бас хөрхөн хөгжилтэй юмуд хийж байгаа. Тэгэл нөгөө талтай ч одоо хоглол доор тэр оролцдог ч юм уу, морь болдог ч юм уу. Ямар ч сан тэгээд хэрвээ одоо ингээд хүмүүс ингээд найз нөхдөйгээ харж байхад ч юм уу ингээд ахтын гişнээ ингээд харж байхад ингээд манай нутц үзээд инглээ тэглээ ингээд утсан дончлоо гээл эхлээд бид нар ингээд байгаа юм билээ. Хүүхдээ саатуулах гэж эхлээ утсах гэж байгаа юм билээ. Яг нөгөө нэг 2-3 настай ч юм уу тэр нэг айгүй нэг хүүхдийн нэг хэцүү юу байгаа шүү дээ. Тэрэн дээрээ саатуулах гэж утсаа маа гэж ойч өгөөд тэг нэг жоохон 4-5 настай болоод нэг жоохон ингээд нэг хөрхөн болоод эренгүүтэл чи утсаар одоо хичээл хийсэнгүү ч гэдэг юм ингээд анхнаас нөгөө нэг уцны хамгаалалтаа болох нөгөө суурийг өөрсдөө бид нэр тавьж өгчөөд дараа нь тэр хүүхд ингээд буруутгаад байгаа юм бэл. Анхнаасаа гоё амт харилцаатай байгаад ингээд байвал их зүгээр юм шиг харагдсан. Манай бүр тэр дунд түүгийн яг амьд хийсэл тэр одоо бол тэгээд аян нөхөрч утсаар одоо их хэл юм. Нэгдүгээр 3 дугаарт нь юу гэхээр би өгшрөн манай ихнэр өгшрөн тийм ээ. Тэгээд зүгээр ингээд төсөөлж би чинь ингээд төсөөлж боддог юм шүү. Тэгээд төсөөлөд за би хүүхдтэйгээ нэг хамгийн одоо бага хүүхдтэй гэж юм уу гэртээ ингээд амьдрья. Тэгээд битээр бас ингээд хүүхдэрээ хоол хэлгэж иддэг ч юм уу жоохон хүүхдтэй мод буцаа битэрийг хасарж байгаа. Тэгэнгүүт л нөгөө хүүхд маань уцаа оролдоод битэрийг тоохгүй байвал ямар сайн байх вэ? Бодоод бас нэг тиймэрхүү юм бодогдсон. Угаасаа тэр чинь тэгэл нэг амьдралын эргүүлэг шүү дээ. Тэгэж одоо би ингээд хүүхдүүдээ маш гоёор хайрлаад ингээд цаг зав гаргаад ингээд байх юм бол буцаад миний хүүхдүүд надад ингээд гоё хандах байх та. Хизээ нэгэн цагт хүн л юм чин өвдөн зовно. Тийштэй орох ч үе байна тийм ээ. Тэгтээ аль болох гэж одоо ирүүл байхыг л хичээж шүү дээ. Бид нар чинь бол тийм. Тэгэхээр одоо ингээд нэг пэйж хугацаа эхлүүлээд жил гарангийн хугацаа болж байгаа гэдгийг хэлж штэ тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд танаа гэр бүл тодорхой хэмжээгээр энэ эерэг өөрчлөлт гарсан болов уу гэж би их бодож байна л да. Одоо ингээд утас үзэл ингэдэг байсан бол магадгүй та хэд маань нөө утасаа үзэхээс илүүтэйгээр төлөвний шинэ хол хэлүүлээд туршиж үзье л та. Бичлэгээтэй орё л та гэдэг ингээд ордог ч юм уу. Гарсан гоо эерэг өөрчлөлтүүдээс дурдаад байгаа ч. Тий. Одоо ингэж байгаа. Охин хоол сонирхож чинь. Эхнэр хоол сонирхож чинь. За би бол тэгэл автоматар дагаад орж байгаа. За тэгээд өстө хаана хэн ямар гоё хоол хийж чинь. Одоо бас нэг үе ингээл нэг хоолны трейн бичлэгүүд явдаг. Тэднийг хийх боддог тийм ээ. Ер нь бол ингээл мөнгөний л ер нь харж явна да. Тий. Нөгөө нэг барилгачин барилгаал харна тийм ээ. Хоол идэх хүн хоолоо харна. Одоо танаас сэтгүүлчин одоо хүмүүс бол одоо хаана одоо юу одоо сэтгүүл зүүхэн тэр салбарынхаа л юм харах байлгүй тийм ээ. Морь үйдэг хүн морь л ирнэ шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Манай одоо энэ миний охины энэ контент бол маш гоё. Ягаад гэвэл альва нэгэн хүн за энэ чин одоо их ч урт ч богино ч контент тийм ээ. За контент хийхин тулд хүн зарлаг гаргадаг тийм ээ. Одоо магадгүй ингээд бодъё л да. Энд чинь нөгөө хүн үзүүлэхийн тулд чинь тэр контентийг хийхин тулд хүн
үзүүлэхийн тулд бас хийштэй чинь. Ингээд л орой хоолой хийх гэж байгаа битэй ингэж бас болохгүй байгаа. Бас нэгдүгээр жороо маш сайн судалж байгаа. 2 3 их сурвалжаас харна. Тэгээд яг одоо ингээд гэрийн нөхцөлд яаж гоё хийж болох вэ гэдгийг яг нэг шийдэл дээр нь харж байгаад хийж байгаа байхгүй юу. Тэгээд охиндоо нэг зааж өгч гэсэн тэр чинь гэрийн юун дээр болохоор гоё энгийн буугаад ирж байгаа байхгүй тийм ээ. Гэрт байдгүй монголчууд түгээмэл ашигладаг амтлагч нар байна. Тэрийг бас юугаар амталж болох вэ? Тэгвэл юугаар орлуулж болох юм бэ? Орлуулж болох юм гэдгээр дээр аваачаар бас их гоё тусч. Тэр одоо хоолны санаанууд янз янзын одоо тэр амттангийн санааг ер нь яаж гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ тэнд одоо ямар шин амттан байна, шин юу байна гэж хараад үзээл. Одоо нэг би нэг найдлаа одоо нэрийг марчлаа. Пүүжи гэдэг зохиолч хийдэг юм да. За. Одоо энэ хэлийн зэрэгтэй ажилтдаг ах байдаг. Би танихгүй л дээ. Зүгээр тэр юугаар нэвтрүүлэлд орох нь үзчихсэн байхгүй юм. Тэгээл ингээд нутгийн ингээл амар гоё шүлгнүүдийг ингээ хэлж байгаа байхгүй юу? Арангаа нэг амар гоё юу шүлэг хэлээл. Тэгээл нөгөө нэг ах чинь нөгөө хүн асуулт асуусан ямар гоё юм бэ? Яасан нэ тэр ингэсэн чинь зүгээр судалгаа. Ингээд судалсан л байгаа байхгүй юу? Шүлэг зохиолсон судалгаа, хоол хийсэн судалгаа маш сайн судалж явах хэрэгтэй. Хөнгөн хийсгүр хандаж гэл тэ за ингэ гэж юусоо тэгж болохгүй. Нэгдүгээр тийм хоёрдугаар бид нар хоолныхоо контентийг хийчихнэ. Гой хоолны санаа болоод хоолныхоо контентийг хийлээ. Тэгээд дараа нь орой хоолндоо л идчихэж шүү дээ. Тэр чинь бидтэй маш гоё дээ чинь. Тэгээд хоёрдугаар хүүхэд маань бас дараах нь хүүхэд маань ингээ хөгжөөд байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Адаглаад л тоогооч болдгоо мө гэхэд маш баялаг урын сантаа гэрээ эзэгтэй болох нь шүү дээ. Яг үнэ тийм шүү. Энэ нөгөө нэг хоол хийхээр хүүхдүүдэд за тэр дунд одоо бага насны хүүхдүүд ийм хоол хийх гэдэг маань өөрөө тэр хүүхдэд ямар нэгэн байдлаар маш том юм ач холбогдлуудыг өгч идэг гинэ. Би бас тэгээ нөгөө нэг судлаад үзлээ л дээ. Нөгөө судалгаа гэсэн шиг судлаад үзлээ. Яг ямар ач холбогдолтой байдаг юм болоо гэд. Тэгсэн чинь хит хитэн зүйл гарч ирдэ маань л да. Ерөөсөө ингээд хүүхэд хоол хийх нь химжих, за тэгээ тооцоолох, дарааллыг баримтлах гэдэг энэ зүйлийг маш сайн мэддэг болох юм. Одоо нэг өөрөөр хэлэх юм бол математик сэтгэлгээ буюу логик сэтгэлгээтэй болдог гэсэн үг юм. Одоо жишээ нөгөө хэлдэг шүү дээ 2 аяга гурил хийгээ те 3 аяга одоо 3 халбаг 9 чихэр хийгээд 2 шихийг өндөг хийгээд гэл. Тэгэхээр энэ дээр ч нөгөө баримжаа гэдэг зүйл орж ирээд шүү дээ. Энийгээ маш сайн мэддэг болдог гэдгийм байлээ. За мөн нөгөө анхаарал нь ингээд төвлөр сурдаг гинэ. Маш анхааралтай авахгүй бол одоо нөгөө нэг хоолныхоо давсыг нь ихтүүлчихвэл яана. Эсвэл давсыг нь багдуулчихвал яана те. Амтлагчийг хит их хийчихвэл яана гэдэг. Энэ болгон дээрээс анхаарч эхэлдэг юм байна. Миний харснаар бол хоол бол ерөөсөө амьдрал байхгүй. Анхаарал төвлөр нь яг зөв. Тэр хоолыг энэ хүүхэд цагийн дотор одоо цагийн турш хийх гэдэг нь шүү дээ. Эхлээд яах нь вэ? Эхлээд сонгоно ирчих. За хураа хоол хийх сонгоно ирчих. Тэгээд тусаа халаалаа, сонгоно хурлаа. Согно шаралтал хуурах гэдэг шүү дээ. За тэгэнгүүт л махаа хийлээ, хуурлаа. За тэгээ шөлөө хийлээ. Тэгээ ард дээр нь юу хийх юм, гомонго хийх юм уу? Яг ингээд хөгжүүлээл яваад байгаа байхгүй юу? Одоо тууштай л тэр хоолыг л цагийн хугацаанд хөгжүүлээд шүү дээ. Тэгэхээр энэ хүүхэд амьдралынхаа эн чинь богинохон зүйл харагдаж байгаа боловч амьдрал нь одоо амьдралынхаа нөгөө нэг одоо эн чинь бас хүн яг адилхан биз дээ хүүхэд болдог. Тэгэхээр дундаас өсвөрнөөс 10 жилийн төгслөө оюутан ажил дээр гарлаа аав ээж яг ингээд яг энэ үе шаталт ингээд жижигэн жигсэн тэн дээр байж байгаа байхгүй юу ерөөс. Яг тийм. Тэгээ одоо нэг хүүхэд чинь тодорхой хэмжээгээр ингээд хоолоо хутгах тий эсвэл ингээд хутгаар зүсэх гэдэг ч юм уу иймэрхүү зүйл нь өөрийн гарынх нь одоо энэ хуруунууд гарынх нь болчингуудын үйл ажиллагаанд бас ингээд сайтар нөлөөлж идэг гэд. Тэгэхээр бүх юм ямар нэгэн байдлаар эерэг одоо энэ нөлөөллөг бас үзүүлдэг байхаа нь штэ. Одоо нэг юм хутга гэснээс нэрээ ер нь гал тавгаанд ажиллахдаа аюулгүй байдлыг өөр нь яаж хангадаг вэ? Магадгүй одоо ингээд хутгаар за ингээд хүмүүсний ногооч мөн ингээд арилгахдаа бид нар хүүхдээ яадаг үлээ. За битгий би өөрөө хийж гараад чинь одоо ингээд тэгчин гэл их санаа зовоод идэг штэ тийм ээ. Айгаад идэг ч гэдэг юм эцэгчүүдийн тухайд ямар ч зүйлд эрсдэл байж л байгаа. Хүүхэд эхлээд морь унс шууд нөгөө морь унаас сурцсан байдгүй штэ өдөө нөхдөд тэгэхэд эхлээд мориноосоо унна тийм ээ. Миний охин бол хоол хийж сурж байна. Гараа хэсгэн. Тэгтээ нэг тэр чи одоо тэгэл яг хөө зарим ингээд их зэрэг их зүйтэй харахаараа хаста хуруу гараа авлаа. Ингээд гүй тэр чи нэг
тийм амар хурдтай нөгөө нэг шууд нөгөө одоо ийм махны машин тайрцж байгаа шин чи ингээд тастад аваа явчихгүй шүү дээ. Ингээд нэг хүүхэд бас тэгж нэг бид нар шиг так гэдэг ингээд хурдан яахгүй миний охин ч бас ингээд зөөл яаж бага ингээд дадал суулгасаар ам байгаад ингээд өөрт нь ихтгэлтэй болгоод тэгээд утгахныхын зөв барилтыг сонгон сарамсаа яаж ирдэг юм аха яаж ирдэг адаглаад л 90 цаашны ингээд эднэрээс маш сайн зааж өгч тэгжээж ингээд яаж байгаа байхгүй яг анх эхлэхэд нь бол айгүй эвгүүл байсан л да. Тэгээл нэг хэсэг хугацааны дараа нөхөд чинь ингээд сураал чин дадал ингээл явчихж байгаа юм чи тийм биз. Хоол хийх болгондоо хүүхдээ хажуудаа байлгаад тий болж өгвөл өөрт нь эхлээд харуулад за ингэж одоо айлгах хэрэгтэй гэдэг шүү гэд дараа нь за чи өөрөө ингэдэг айлгаад үзтээ гэж заагаад өгдөг ч юм уу. Өдөр болгон хоол хийхдээ за одоо ингээ айлгаараа гэд хаад мэдээж яг хүн дадал болно идчихэл энэ байгаа байхгүй тий. Юм баг зүйлээс эхэлдэг. За тэгээ тэр том зүйл болтгоо гэдэг нэг илэрхийлэл. Яг орой зүг ганц ирэхэд төмс журтлаа арилгуулчих л хэрэгтэй тэгэл болоо. Тэр хөвт 4-5-ыг арилгуулчих юм 10-ыг арилгуул тэр хөвт залах шүү дээ. Нэг луу нэг төмс арилгуул болоо. Яг хичээлээч. Нэг хөвт тоглож идэг юм. Ингээл хоёр маргааш нэг аяг угаалгаад нэг хоёр төмс арилгуулж ингээд багаар эднес чи яг л насан жоохон байгаа учраас энээсээ нөгөө буцаад өөдөөд одоо нөгөө сүүлийн үед яриад байгаа драма гэдэг шиг л нэг том 18 настай ч юм уу хашаар нэг настай очиод бүр хоол хийхээс дургуун хүртэл. Тийш үү. Тийм мадлалтай тий. Тэгээ би бол хэлээд миний охин зүгээр хийгээл хийхгүй л яг. Өөрөө дуртай тий. Хоол их дуртай тий. Сайн санаа ер нь аав ээжтэй за ер нь гэрээ ажилд хэр их тусалж байна. Түүнийхээ хэр их харж байна. Дунд дүүгээ Тэдэг өрөөлөгөө оруулаад тэгэд баг дүмнээс том өрөн дотор орон дээр унтдаг. Тэгэд би хэн орд дүүгээ цаацуулт тоглоом авч тоглолтын. Чөлөөт цаг зав ер нь гарч ийн үү? Чөлөөт цаг зав гарахаараа юу ийх үү? Хичээлээ хийх, хоол хийх, гэрээ цэвэрлэхээс гадна чам чөлөөт цаг зав гардаг уу? Хичээлээ хийдусаад iPad үздэг. За. Юу үзэх үү? Мэднэр төсөг юмуд. Чами түшиг гээд YouTube-руудын бичлэгийг үздэг юм уу? Ааха. Тэр үзэхэр гоё идэг үү? Гоё. Гэтэ дугаар авахгүй байгаа юм да. Утна iPad-д дугаар авахгүй. Утны дугаар авахгүй. Гэртээ үздэг. Хэр удаа ер нь үзэх вэ iPad-а? Өдөртөө цаг хүрэхгүй дээ. Хаяа нэг автога нааш машинтай нэг сургууль гэрээ хоёрын хооронд явах аавгаа жоохон дээрлэхэл үзчих гэнэ. Явах уцаг. Тэгэл дээрлэхүүл штэ чи яах юм бэ? Бас ингээд нэг утасны хэрэглээ гэдэг чинь нэг ортоос хориулж болохгүй тийм. Нэг чи үзүүлээ тэрнээс чи ингээд нэг бас нэг мэдээлэл аваад хөгжөөд нь штэ тийм. Бид нарыг л зургтгүй өсгөдсөн бол бас тэгээл хоцордог л байсан штэ. Тэгээл найзууд дээр ч юм анги дээр очихоор л ийм гоё кино гарсан тийм гоё кино гарсан гэл ангийнхан яриад би ямар кино гараад байгаа юм бол нөгөөх нь мэдэхгүй ингээл яг тэгээ хоцроод гэсэн уулын нөгөө тэр найзтайгаа очиод би тэр кинод ч тэгсэн штэ гээд ярмаар байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө манайх тухай нөгөө зургтгүй байж хат би тэр амар хоцроод байгааг мэдээдсэн байхгүй. Жохон байгаа штэ. Тэгээд одоо би яг нөгөө хоцорчихгүй гэдэг талаас их үзүүлж байна. Тэгээд болж өгвөл нэг том дэлгэцтэй тавилаад энэ төр үзүүлэх их зүгээр. Даал гэж. За, ямар мэрэгчлээ болох вэ? YouTuber-тэн болно. YouTuber-чин болох юм уу? Яагаад? Яаж YouTuber-чин болно гэж бодсон юм? Таймисээ ажилласан ийм том YouTube-ийн татан авна гэд бодоод. За. Яг YouTuber-чин болчих юм бол юу нь хамгийн гоё юм болоо? Яг юу нь хамгийн их чам таалагддгийг? Бичлэг хийх нь. Бичлэг хийх нь үү? Ямар төрлийн тэгээ бичлэг хийх үү? Хэрвээ чи хийвэл том бол амтсан идээд амттангаа оноо өгдөг. Амттангаа идээд оноо өгдөг. Тэгээд хаяа нэг хоолын хаяа нэг амттай игээд оноогоо өгнө. За оноогоо өгөөд амттангаа хийгээд хоолоо хийдэг тийм бичлэг хийдэг YouTuber-чин болох юм шүү дээ, тий? Ямар мундаг юм бэ? Тэгээс аялаж хоол хийнэ гэдэг юм тий? Гадаад руу? Гадаад руу аялж хоол хийнэ. За, ер нь найзуудтай чи өөрийнхөө хийсэн хоолыг өгсөн үү? Найзууд нь өгөөг байгаа. Найзууд нь ер нь чиний хийсэн хоолыг идэж үзег байгаа юу?
Аа. Одоо чиний хийсэн хоолыг гэрийнхэн тэгэл бөөндөө сууж байгаа л идчихдэг гэж ч тий. Аа. Хоол ингээд хийштэй. Хоол хийхэд ингээд алтай гаргаж исэн тийм үе зөндөө байдаг уу? Буруу хийжсэн ч гэдэг юм уу? Тийм үеуд их байдаг уу гайгүй юу? Бага. Ямар хоолнд ирдэгсэн бэ? Ямар Давсаа баг. давсаа баг. Аа. Давсаа багтуулсан юм уу? Ямар хоол хийж байгаа? Хэрэг бүх хоолнд л давсаардаг. Яг ямар хоол хийж явах явцдаа давсаа багдуулсан байл гэсэн байгаа байхгүй. Тийм. Бэстэцэт. Бэстэй цан дээрээс. Аа. Баяртай цан дээр давсааны жоохон баг хийцэн үү? Аа. Тэгээд тэрнээс чи юу сурж авсан ер нь? Хоолоо хэн давсаа даханд тарал тийгээд. Яг үнэн тий. Тэгэхээр нөгөө хүн чинь яадаг байх нь алтаанаасаа суралцаад явдаг байх нь шүү дээ. Тэгэхээр одоо чи тэрнээс хойш хоолоо хийхдээ юусаа ингээд амсч үзэж байгаад хоолнохоо давсыг бараг л багтуулахгүй яг л тааруулдаг болсон уу? Хоол хийгээд ер нь хамгийн одоо хэцүү зүйл нь юу гэдэг юм бол? Сэнгийн ирсэх. Сонгийн ирж хэцүү байна уу? Сэнгийн Арилгах. Яагаад? Уйлаад байна уу? Аа. Чи сонгны өөр ирчт юм уу? Нэг битгэн дээр ирсэд би нэг сэнгэнэ арилгасан. Арилгасан юм уу? Хэрцсэн. Хэрцсэн юм уу? Аа. Тэгээ хэрцсэн чи яасан? Амар айхтай сэнгэн байсан л аавт гэсэлээ бис гэсэлээ. За. Уйлаа болсон байна да тий. Санга одоо яалч гэдэг хэрчгээд одоо би ч гэсэн уйлдаг та ер нь тэгэл бүгд л уйлдаг да. За радио кафе нэвтрүүлэг сонсогч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За бид та бүхэндээс өнөөдрийнхөө зочдыг дахин нэг удаа танилцуулъя. Тэгэхээр Facebook хуудсанд том ихч гэдэг одоо пэйжийг хөтэлдэг. За үүгээрээ дамжуулаад одоо маш олон төрлийн хоол болоод амттан одоо зэргийг хийдэг. Хоёрын А ангийн сурагч сайн санаа замд түүний од гэрэл нар ирсэн. За бид ер нь хоолыг ер нь хэрхэн яаж хийдгийг. За тэгээд дээрэс нь ингээд хоол хийлээ. Тэр дундаа бага насны хүүхэд хоол хийлээ гэхэд яг ямар одоо ач холбогдолтой байдгийг гэдэг маш олон зүйлийн тухай самтаа ярилцаж байна. Хоол хийхэд ер нь маш их юм нөө хөгжилтэй, дурсамжтай зүйлсүүд их болдог. Хамтдаа одоо ингээд хоолоо хийгээл, рилэгээл, бичлэгээ хийгээл байж хаад одоо ингээд сэтгэлд ингээд тод үлдсэн гой дурсамжтай байвал хамтдаа хаваалцаж хөгжилтэй ч гэдэг юм уу те хоолн дэш гайгүй тэгээд сая энэ зүүн битээр хөдөө очиж бас нэг хоолнд хийсэн. За. Тэгээ яг хуу битээр охиндоо би монгол ярих нэрхийг зааж өгöd. За. Тэгээд монгол ярихаа нэрээд бас нэлээд литр ярих хараад. Тэгээ аав уусан байдаг юм аа. За. Одоо өөрчс тэгэл яг ингээд нэг асуучихаар хийгүү тулаад нэг орж ирэх. Тэгдэг те. Тэрнээс шиг ингээд яг хоолоо хийж явахдаа ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар орон нутаг ингээд аялаа зугаалаа явж хахад гэр бүлээрээ өчнөө ингээд хөгжилтэй янз янзын сонирхолтой зүйлс бас тохиолдож л байдаг шүү дээ те. За тэгвэл одоо монгол арх нэрж үтсэн юм байна да. Тийм. Хэцүү байсан уу? Хэцүү. За яг юу нь гашуун боллоо. Гашуун болцсон уу? Чи өөр амсч үтсэн юм уу? Тэгсэн чи гашуун юмсан уу? Өөрөө гашуун байдаг юм лээ. Чи ямар амттай ах гэж утсан ер нь? Гоё амттай. Гашуун. Тэгсэн чи гашуун амттай байсан уу? Ер нь одоо ингээд хүүхэд бие даад сурахад хамгийн чухал зүйл нь юу юм бол за тодорхой хэмжээгээр сайн санаагийн хувьд гэх юм бол ингээд хоол хийж гин те энэ мэн ингээд тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болж гин. За дээрээс нөгөө эрүүл зөв хооллолт гэдэг бас энэ нэг мэдээллийг авч байгаа бах. Давхар нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн яаж сонгох вэ гэдэг те. Ер нь олон талын мэдлэг мэдээллийг бас өөртөө тодорхой хэмжээгээр хоримтлуулаа яваад байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол яг энэ хүүхдийг өөрийг нь яг бие даасан одоо хувь хүн болж төлөвшүүлэхэд хамгийн чухал зүйлүүд нь юу байдаг юм бол магадгүй бас та өөрийнхөө гэр бүлийн амьдралд одоо ингээд тохиолдож байгаа тийм ээ энэ зүйлсээс бас аваад биднэрт зөвлөгөө өгөөч. Ер нь юу хэрэгтэй вэ хамгийн чухал зүйл нь?
би зүгээр яг энэ нөгөө нэг контент хийж ихснээс хойш ер нь ганц анзаарсан юм угаасаа л юу л юм бэ? Да хүн өөрөө хийх юм би өөрөө хийгээд амруу хийждэг байгаасаа л гэж ер нь бодсон. Тэгээд нөгөөх нь бас нэг ирүүл тийм ээ. Яг үнэ. За тэгэнгүүтлэн цаашлаад нэг ирүүл минь ходоодонд нь тэгээд одоо цаашдаа сайн штэ тийм биз гэж л их бодсон. Тэгэхгүй нэг хүний гараа хараад л тийм ээ. Тэгээд нэг вили ям зогч чадал тавьчих. Тэгэхээр ч одоо тэгээд энэ би ч одоо хоогийн сав биш штэ. Тэр талаас нь л ер нь л бодсон. Ядаад нэг одоо миний охин ч 7 настай гэдэг чинь дахиад нэг 2 жилийн дараа гэхэд яаж нэг 2 дүүгээ хараад үлдсэн харсан үедээ асуудалгүй нэг хоолойд хийгээд өгчдөг. Тэр 2 жилийн дараа гэхэд одоо их нэрвтэй бол зүгээр хоолыг нэг өгчөөрэй гэж хэлэхэд бол ингээ итгэлтэй байх нь шүү дээ. Төлөгчгүй анзаан юм байхгүй. Болчихно л гэж үзэл. Ерөөсөө л тэгэл яг ингээл хүмүүс ингээл за ингээл гудмар явах таньж юм. Нөгөө том их ч нөгөө мэдэж гин үү ер нь л амар сайн тань. Манай монголч фэйсбүүк хэрэглээ өндөр шүү дээ. Яг тэр мэдрэмж нь ямар вэ? Тэгээд битэр чи ингээд гачдаг аахгүй аавны хөгжлөгөөж нэ. Тэгээд заримдаа ч тэглээ гэж зүрдгий. Манай хөгж адилхан батаг хөгч юу адилхан байхгүй. Гэхдээ хүүхдтэр нэг ийм нэг жоохон өгөгдөл байна. Зарим хүүхдүүд чинь компьютер тоглоход амар сайн байд уруу гадлаа амар хөдлөөд л ингээл тэр би бол одоо компьютер их холгон. За тэгэнгүүт чинь манай охин бол багасаа ямарчгүй шийдсэн тэмдэг илэрсэн бэ гэхээр айгүй юм сууж тоглодог хүүхэд. Сууж тоглодог. Тий. Нэг юмар тоглоол байгаа л гэдэг. Тэнд боломж суул тэнд л байна. Хоёрдугаарт миний хөө тоглоомоогоороо гэд хэлэхэд одоо нэг 2 нас гарантай 3 нас хүрэх байх. Маш олон тоглоом ингээд орой дүүрээ хасгарсан байхад тэрийг голд нэг жамрахгүй тасралтгүй хураагаад дуусна. Ийм нэг тууштай зан чанар. Тийм байна. Угаалгын машинаас ховц гаргаж ирээл ээж нь хатагшийн хажууд зогсоол миний охин хоноо ховцнууд аваад гэхэд бүгдийн зөө нэг нэгээр нь. Хүүхэд тэгт хүүхдүүдийг зөөдгөлдөг. Гэхдээ нөгөө голоос нэг сарндин шүү дээ. Өөдчдэг ч гэдэг юм, затдаг ч гэдэг юм. Яг арай нэг жоохон давуу нөгөө ийм тууштай нэг юм л төвлөрдөг ийм юутэй байсан. Тэгээд бид охин нэртэй ч гэсэн ярьдаг байсан. Одоо дүүм нь бол тийм биш. Дүүм нь л нисэж шүү дээ. Ингэлчээд. Тэгээд нөгөө хүүхдүүдийн онцлог. Тэгээд хүүхдийг ер нь би нөгөө нэг ямар хүүхдүүднийх айхтар хүжүүлдэг юм биш үү? Яг өөрийнхөө хүүхдүүдэр ингээл харж байгаа. Нэг хүүхд гараад энэ шинэ ертөнцийг мэдлж байгаа байхгүй тий? Ингээд цав цагаахан. За тэгэнгүүт л тэр хүүхэд юун дээрээ жоохон барилдах гээд байна уу? Хоол хийх гээд байна уу? Дуудуулах гээд байна. Тэрэн дээр нэг жоохон дэмжээл тий? Дэмжиж байгаа шүү гоё шүү гэл ингээл явуулаад хэрэгтэй юм болоо да. Тэгээд мэдээж одоо 6-7 наснаас нь шууд ингээл амьдралын шийдэл тоогооч болох гэдэг юм байхгүй шүү дээ. Зүгээр тухайн ингээд амьдарч байгаа орчин цагт нь л одоо ажиргалтай байлгаж байгаа байхгүй нөхдөг. Хамаагүй миний охин одоо би хоолны бичлэг хийхгүй зүгээр хоол хийгээд идэ. Ивчлэг болиа гэдэг юм бол тэгээд болчихно. Ямар ч асуудал. Ерөөсөө л нөгөө хүүхдийнхаа давуу талыг маш сайн ажиглах хэрэгтэй юм байна тий. Яг ямар одоо давуу тал байна, яг юунд илүү төвлөрч чинь, юуг илүү сонирхоод байна гэдэг. Сонирхлыг нь давуу талтай хамт одоо ингээд багаас нь л хөгжүүлээд өгвөл болно гэсэн үг байна шүү дээ. Тэгээд яах нь 18 наснд хөрөнгөтл чинь бодъё л да. Одоо миний охины үеийнх 18 наснд хүртэл 18 настай болонгуутлаа хэрвээ тоогооч болох сонирхолтой хүүхэд байвал одоо манай Монголд одоо тоогоочин сургуульд орно шүү дээ. Ядаж манай хүүхэд бас нэлийн ийм сөөртэй болцсон байж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нөгөө нэг арай өөр төвчний хүүхдүүд одоо гаранаас арах нь байна тийм ээ. Тийм байна. Тэр талтай. Бүрээр нь түрүүлээд ядаад л миний охин айлын ихнэр болохтой маш олон хоолны одоо юм урын сантай одоо ихнэр хүн болно л гэдэг шүү дээ. Тийм нэг хөрөгчөнд нэг тий яаж ч ингээ холж болохгүй ингээд нэг хідэн ногоо байсан гэсэн ингээд тэрийг ингээд нэг юм урлаад нэг хаал болгочнаа л тийм чадвар. Энэ бол ерөөсөө л угаасаа одоо эмэгтэй хүн бол монголч гэлтгүй гадаад дотооч бүх эмэгтэй хүн байх даваа чанар баг. Яваад ороход хүн орж ирэхэд л одоо нэг энэ тэнд явж байгаа нэг найзандаа ч юм ах чинд ороход хүн орж ирэхэд гал дээр тоогоо тавьдаг айл гэдэг шүү дээ тий. Тоогоо тавиал нөхөртөө нэг 5 үг солиогүй явахаар ингээл хоол болчтой тий. Тийм айлд хүн ороод гахад ямар гоё байдаг гэлээ тий. Тэр чинь
нэгт одоо сэтгэл дүүрэн, ходоодын дүүрэн гарах нь биш тий. Өө манай одоо батаач яасан сайхан их нэртэй би янз ингээл чи тий. Тэр чи хүн затгах чинь. Тэгээд гой сэтгэл үлдээж чинь. Манай нэг ах хэлдэг. Чи ахын дөө хүнтэй ингээд юм ярих гэж байгаа бол хүнд хоол авч өгöd юм ярь. Хүний ямруу ингээд хоол хийхэд автоматар тэр хүн инээдэг яах. Ямар ч ууртай уцаартай хүн инээдэг шүү гэж ингээд тайвширж яадаг, стресс нь бас ингээд хэлж яадаг. Тийм учраас нэг ажил хэрэг ч юм уу ингээд муудсан хүнтэй ч юм уу ингээд хоол өгöd хоол хамт идээд өгөх ч юм би хамт хооллоод ингээд юм ярилцчих. Тэгвэл үрд айгүй өндөр байдаг шүү. Бас мэдвэштэй л зүйлээ шүү дээ тийм ээ. Аха. За хоол сайн санаа хоол хийхээс гадна өөр ер нь юуг хамгийн сайн хийж чадах уу? Дуулдаг уу, бүжгэлдэг үү, шүлэг уншдаг уу, яадаг вэ? Нугарах. Ваа, нугард юм уу? За, уран нугаралт юм уу? За, энэ томигч гэдэг нэртэй пэйж дээр нь одоо чи яг ямар ер нь хоолнуудыг янз янзын юм салаатуудыг ер нь юу хийвэ ингээ санаанд байгаа нь. За, би ингээ харсан чинь элэний нуугш байсан. За, тэгээ нэг алаг салаатыг шилэн тэгээд дарах бас энэ аргууд нь байсан. Донот байсан тий. Доноос хийгээд уг дарыг гэд бодсон. Зарыг гэж бодсон юм уу? Тэгсэн чи. Амарсан болохоор. За. Тэгээд зарыг гэсэн чи яасан? Бэлтсэн. Яа бэлтсэн? Тэн үгүй гээд. Үгүй яах юм бэл гэж болцсон уу? За, өөр бас энэ тараг бүрхийг зааж өгч илээ. Тараг бүрхгөө. Тийм. Тараг бүрхэд ер нь тэгээд амархан байна уу? Ямархан байна? Амархан. Амархан байдаг уу? За, тэгээд донотээсэн өөр ямар нэр төрлийн хоолнууд ер нь ямар юм бүтээгдэхүүнүүд байгаад байсан бэ? Чиний хийсэн хоолнууд чинь? Гурилтэй сүүл. Багати. Истүүстэн. Нэр стүүж бас байсан шүү дээ. Тийм. Аха. Тэрийг бүр ингээд анханаас нөгөө нэг буцалгаа чанаад бүр бүгдийг нэгтээс нь зааж өгчээсэн тий. Ерөнхий яг нөгөө нэг нарийн бавн дээр л ер нь илүү дуртай. За. Тий. Одоо нэг хүүхдтэй жоох хүүхд учраас. Аргагүй. Нарийн бавн тал руу илүү дуртай. Хоол бол яг яг л сонирхсан юу гэлээ хийх гэдэг. Ингээл яг өөрийнхөө сонирхлын дагуу хийлгэн. Зарим үед нөгөө битээр бол бас хоолны санаа жирж ирнэ шүү дээ тийм. Энийг хийчихээ. Одоо нэг хайл юм юу лээ. За аимшиг баяр гэдэг байна шүү дээ. Энийг хайлын баяр. Хайлын тийм шүү дээ. Энийг одоо дэмжихгүй байх хэцүү, хэцүүхэн нэг баяр байна явартаж тэгэл дэмжил нэг бас нэг айтайхан нарийн боо хийх санаатай л байна. Тэгтээ Монголын баяр бисэж. Цагаан сар бол Монголын баяр. Тийм шүү дээ тий. Өөр Монголын ямар баяр өгдөг лээ? Цагаан сар Монголын баяр мөн. Тийм бүх морь уралдаад идэг, бүх баярлалдаад идэг, ном сум харваад идэг чинь ямар баяр болдог лээ? Наадам лөө. Наадам тий. За наадам чинь бас Монголын баяр мөн шүү дээ. Өөр Монголын баяр юу вэ? Баяр. Өөрөөсөө мэдгүй байна. За ямар ч наадам цагаан сараар бол яалтчгүй Монголын баяр шүү дээ. Түрүүн тэр нөгөө донот хийгээ зарыг яад үгүйгцэн. Уулын зарыг гэсэн юм шүү дээ. Орлоготой бол хийсэн юм шүү. Ягаад эсрүүцсэн? Агаас нэг Эдэл өрөө дарыг гэж. Явуулж л авахгүй юу. Тэгэл гэртээ хийгээл донот зарчдаг болоод. Зүгтээ нэмс тэр чи одоо тэгээд үйлдвэрийн байр ирүүл ах юм гээд явж өгөөлгүй дээ. Ер нь тий яг нэг гоё хийсэн болохоор л тэгэл зарчих гэсэн байгаа хөл. Хүүхэд бол яг ингэж цагаан цаас те юу ч бодохгүй, юу ч санахгүй шууд хэлчих штэ одоо. Зарч үрчих гээл. Донос дарыг ихээр ийм тост гэдэг машин байдаг та дэлгүүрд. Юу нь тоос хийдэг. Тооцоодаг машин. За тийм. Картон зуулаад. За. Тэр нэг байхгүй болохоор. Тэр байхгүй болохоор тэгээд донотоо хийгээд худалдаалж болохгүй байна гэсэн үү? Тэгээд болцсон уу тий? Аха. Нарийн бамнууд хийх дуртай юм шүү дээ. За донот хийсэн өөр чи ямар гой амт тунгуудыг хийсэн бэ?
амтсан гэвэл анх нэг сарсуугээд хөдөө хийсэн. Тэрэн дээр жоохон фейлдсэн. За. Тэлтгнүр хийсэн. Цэлцгнүр хийсэн юм аа. Тэг өсөө нэг тэлтгнүр хийсэн. Аха. Нөгөөт нь бол гоё нэг ундаатай тэлтгнүр. Нөгөөт нь бол сүүм орсон димстэй тэлтгнүр. Хөдөө хийдэг нь шар сууны чихэр хийж байгаа фейлдсэн. Шар сууны чихэр. Арай болж өгдөө тэгээд бэлстэй. Нэрээ тэр нөгөө болоогүй хоол чинь тийм шар сууны чихэр байсан юм биш үү? Тийм ээ, яасан. Аха. Яачлаа ээж нь жоохон түлчлөө. Түлцэн тий. Түлсэн. Тийм. Юу нь яаж бэлдэж яаж хийсэн чинь юу төлөгдчихв? Яхаа жоох хэтэрхэл болгоцсон юм шиг байлаа тэгээд. Тэгэл тэр бичлэг тэгээд нам дарагцсан да. Тэгээ ерөөс тэр бичлэгээ оруулаагүй юм уу? Оруулаг. Өөр юу хийсэн? Өөр гэвэл тэгшин төрлөөр одоогор тэлтгнүр хоёрыг хийсэн байгаа. Нөгөө юу хийсэн хийгээс миний охин? Юу? Кек хийгээ. Зарим хийсэн байгаа. Зарим хийсэн, кек хийсэн. Үгүй ингээд одоо шүү дээ жил хөрөхгүй шүү дээ тий 9 сарын 10 тий 11 сарын хугацаанд нөгөө бичлэгээ тоосон чинь нэг 150 бичлэг ингээд орсон би. Оо яг үнэ хідэмжлэг гэж яг асуух чинь 150 бичлэг байна. 150 бичлэг орсон би. Тэгэхээр нөгөө яг ингээд яхаж уул ингээд яриад байвал ингээд санаад байна. Тий одоо ном гаргуул ном гаргачих гарлалцсан шүү дээ. Тийм биш дээ 150 гэдэг чинь 150 бичлэг гэдэг чинь 150 нэг төрлийн хоол, десерт одоо бүхэл юм одоо тэнд дотор багтсан байна гэсэн үг шүү дээ. Аха ер нь одоо Төлөөт бичлэг гээд чөлөөт бичлэг тий байгаа. Гэхдээ маш ховор чөлөөт бичлэг бол. чөлөөт бичлэг гэж бас байгаа юу? Аха. Тоглож байгаа бичлэг байгаа тий. тий нэг бүлгэлж байгаа. Тий бүжгэлж байгаа тоглож байгаа бичлэг байгаа. Өөр чинь зөндөө байд юм уу тэр чинь тэгээд. Одоо яг ямар төрлийн юм гоё нарийн боо юм уу эсвэл амттан хийж сурмаар байна чи? Мотод хийж сурмаар байгаа. Яагаад? Тэгвэл нөгөө малтад хэрэгэд дарыгээд юм уултын ихэд авдыгаад зарчих га юм зарчих гээд байгаа байхгүй би. Санхуугаар уг бас нэг өгдөл байгаад байна шнэ 8-ны тусгүйгээд байгаа байхгүй. Уул нэг зөвл юм бодоод байгаа. нэрийн бов гэвэл бичэн дээр нэг бүнийг талах барьдээсэн. За. Талхаа хийгээд урт нэг юм бортс гэдэг юм байдаг. За. Тэр хэн хий сурах гэд бодож байгаа. Мушга борцог модон чихэр хоёр хийж сурахын саал гэж юу бодож байна. Мушга борцог нь арай хийсэн. Нөгөө гол сал нь ингээд юм том саллаатай байдаг да. За. Тэрийн салга хөрсөө хийдэг хийдэг. Салхад. Аха. Модон чихрийг одоо тэгээд яаж хий гэж бодож байна? Модод ихтэй хэлэлж байгаа л тэгээд дугуй дүрсний хэлбэрс оруулаад хийх гэж бодож байгаа. Тэнгүүтээ нэг юм иш олоод ишээ одоо чихрэндээ заагаа тэгэл баг модон чихэр бэлэн болчих юм шүү тий. Баг амархан юм шүү. Зарим ихтэй эм амархан нь. Тийм үү? За заримгийг юу нь яаж хийдیں۔ Одоо димс тэгэхэр ундаа гэж энэ. Үдмний сүүсэнтэй. За. Тэгээд үдмийн авдаад сүүсээр нөгөө ингээд сүүсийн хэвэндээ авахад тэгээд дээрээс хідэн гүлдэлдэг мандрин ингээд тэднийг хийдгээд холиод яагаад сандаа хийгээд дарим устна. Хөлдөөгөөд тэгэл өрөөсө бэлэн болчих юм шүү дээ. Маргааш идэн. Гоё амттай. Дум бол хийн. 100 их ихөө. Чи нөөрэ зарим их дуртай юу? Дуртай. Их иддэг үү? За тэгвэл одоо модон чихэр мушгаба хоёр хийж үзмээр байна л гэж байгаа юм байна да. Тий одоо тэгэл тэр чи хамгийн одоо тий яаж хамгийн аятайхан ус юм хийж болох уу гэл тэгэл судлаа штэ. Тийм байна. Яаж хийх үү гэдг нь одоо сайтар судалж үзэх нь үстэй. Ер нь одоо ингээд Монголоос гадна бусад ер нь ус орнуудад яг энэ төрлийн ийм хүнсний бүтээгдэхүүнүүдээр одоо ингээд модон чихэрч гэдэг юм уу те түрүү хэлсэнчлэн мушга бовч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсийг ер нь яаж хийдэг юм бэ гэдгийг ер нь та хэд ингээд их харьцуулаад судлаад үздэг байх.
их юм нөгөө нэг сонирхолтой маягаар манайхтай жоох ойролцоо маягаар ч юм уу хийх боломжтой ер нь улс орнууд нь ямар улс орнууд байгаад байна? Ер нь бол яг Орос улс их ойрхон. Нарийн бомбд ч их гайгүй шүү дээ. Ойрхон. Тэгээд бид нар чинь их төстэй шүү дээ. Тэрнээс бол яг тэр араб бол яг нэлээд харж байхад бол арай жоохон өөр. Ер нь бол арабууд чинь нэг ингээд харж байхад арабын түрк юу тал руугаа ингээд Москва шишинтэй ингээд юунуудыг хараад ангууд нэг маха хуурал гамбирндээ шарж хавшилж идээд байгаа нөхдүүд харагдаад байгаа байхгүй. Дийлинг нь одоо дөнөөр вэ, одоо шиш вэ тий. Харин тий. Ер нь их гоё амттай байдаг тий. Тий яг нэг хайрсан нөгөө нэгтэлтэй яг айгүй эрүүл талтай л да. Тусмсан шасан биш хайрчиж байгаа маха болохоор ураад болгочихж байгаа нэг бол гэрэлдээ шарчиж байгаа шүү дээ. Нэгтэлтэй бас айгүй таажиг. Тэгээ яг хитрхи нөгөө гадаадын имжлэг харгана тэгээ судлаад ингээд хоолунд ингээд ирэхээр угаасаа тэд нартай л гоё юм байгааз яг бэдэр дээр бол бас гоё час хийж болохгүй юм билээ. Яагаад гэвэл одоо бид нар хуушраагаа иддэг, буузаагаа иддэг. Энд чинь нөгөө энэ хуушир буусны амт чи бидний нөгөө дурсамж бас нэгтэлтэй байгаад байна. Одоо нэг хүүхэд байх чинь нэх гоё нэх гоё юм би нэх өсөж ирээл орж ирээл ээж ингээл бууз хийцэн бол бид нэгэд бууз идэхэд тэнд нөгөө нэг хамгийн ад жаргалтай дурсамж тэнд байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр амтыг дахин ингээд идээд байгаа хгүй бид бас тэр талтай бас би бас бодож үзчихлээсэн. Эрүүл зөв хоолол тал дээр та бүхэн маань ер нь нэмчлэг хийхдээ хэрхэн яаж анхаарч байна? Ер нь бичлэгдээ яг тавигддаг. Уйлал дуурахтаа бөхөр гартаа биш гараа давл угаад дээд самд угаад дээд уйлал дуурдаг. Зөв. Эрүүл гарын бөхөр оруулахгүй гээ. Зөв эрүүл ах. Эрүүл ахгаа маш зөв ярьж байна. Эрүүл зөв хооллолтыг бол би ийм тийм гэж одоохонд бол үнэхээр ярьж чадахгүй. Би хэрвээ ярих юм бол маш сайн судалж ил ярина. Тэгэхгүй бол энэ чи хотлоо ярих чайгүй мохохгүй. Яг нөгөө нэг сүү тараг гэдэг одоо Монголтойгоо энэ цагаан эдийгээ боловсруулсан тийм ээ боловсруулад ямар нэгэн байдлаар ингээд хүнсний бүтээгдэхүүн хийгээд байна гэдэг чинь өөрөө бас энэ тал руу орж байгаа гэсэн үг л дээ. Тий. Эрүүл зөв хооллох гэхээр нь одоохондоо нөгөө манайх яг тэр нэг яг Нэстэ хэлсдэхгүй л нөгөө жижүүрлээл за хитрхи их орой одоо хүүхдүүдэд хоолоод байх. Өөртөө ч гэсэн хитрхи орой хоол идээд яг тэрийгээ л барьж чадчих. Тэрнээс бол одоо тэр маань ингэж юм, энэ маань ингэж юм, тэрийг тэр ногоог идүүл ийм, энэ ногоог идүүл ийм гэж хүмүүс ч ярьдэн шүү дээ. Одоо нөгөө нэг гейт хоолмол илүү тийм. Тэр талмал руу бол ингээд угаасаа ингээд дагаад нарийн бов гэвэл талах борцгол байна. Нарийн бов гэвэл талах борцдог. Хоёр байгаа. Талах борцог хоёр байгаа. Өөр хоол мэдээ янд байгаа. За. Хэд амтсан бол хоёр байгаа. Тэлтгнөр тэгэд ахад нэг тэлтгнөр гоён ундагаар нэг тэлтгнөр хийсэн. Тийм тий. Тий. Эрүүл ахуй тал дээрээ гараа ингээд маш сайн угаадгийн бэ. Өөр яах ёстой гэдэг. Өөртөө бас эдэн гэж тоосторол гуйлалдуулаа гараа угаана. Бүх юмнийг ингээд ийм бөхөр ян гэд оруулахгүй. Эрүүл хоол ингээд өөртөө бас бисгэндээ эдэн өөртөө гэсэн эдэн тэг тоосторол хоол ихтэй хамгийн их нь гараа угаана. Тий. За гар заавал цэвэрхэн байх хэрэгтэй тий. Өөр ингээ хормогч зүйд юм л ш нэр бичлэгэн дээрээ. Тий. Дандаа зүйдэг үү? Хоол хийх болгондоо. Тэгтээ дандаа авдуудгүй. Хаяа зүйдэг. Хормогч юу нэг ямар хэрэгтэй хоол хийх? Хормогч үү? Хормогтыг энэ одоо тань хоолны гадрын хормогч үзэгтэй. Тэгэхдээ нэг дүүгээд идэх сонин. Яах тийм. Дүүгээд идэх нь сонин уу? Зүүхгүй байхаараа сонин уу? Яг хормогч ямар зорилготойгоор ер нь зүүгээд идэм бол? Бав хормогтыг энэ тэд хувцас мултаа мохолохгүй гэд тэрнээс хамгаалт дүүдэг гэж боддогоос. Маш зөв бодд юм шүү дээ. Хувцаа мохоо болохгүй, хувцаа гурил болохгүй,
шороо олохгүйгээд тэгээд хоримчоо зүддэг бахна ш цэвэрхэн байх гээд Багетигэд кетчуп хийхэд асаацдаг тусаалга хийгээд тэрнээс хамгаална гээд яг үндийдэг бахна ш тий. За ер нь бол одоо мэдээж гэр бүл гэдэг бол хамгийн одоо үнцэнтэй хамгийн одоо юм том ач холбогдолтой тийм ээ. Бүхий л зүйл одоо ингээд бид нар зориулах зайлшгүй шаардлагатай энэ одоо үнэт зүйл маань байдаг шүү дээ. Энэ дотор мэдээж аав ээж хоёрын оролцоо маш чухал гэдэг. Хүүхдийн одоо хүмүүжил, боловсрол гэл бүхий л зүйлд нь. За үүнээс таны бодлоо шүү. За аавуудын оролцоо ер нь яг ямар байх ёстой байдаг юм бэ? За зарим тохиолдолд хүмүүс за ээж нь одоо ингэ ээж дээр ингэ ээж мэдж байгаа ээж нь тэг ингээл те ээж рүүгээ гэдэг. Гэтэл аав гэдэг хүний нөлөөлөл ер нь хэрэг байдаг юм болоо. Ийм л би өөрийнхөө бодож байгааг л ярьж байгаа шүү. Ингээд хүүхэд аавынхаа хажууд маш амар амгалан тайван байх хэрэгтэй. За нэгдүгээр хэрэгтэй. Одоо аавынхаа хажууд бас ихтэй болох хэрэгтэй. За аав бол тодорхой хэмжээний одоо тэр нэг одоо улсаар бол тэ тэр амгалан тайван байдал одоо тэ ингээд бүх юм хангаад байна шүү дээ тэ. Нөгөө тэгүр манай гэр бүлийн хувьд яадаг вэ гэхээр би бол ер нь хүүхдээ бол би загнадаг. Тий. Одоо би ингээд хөөсчигээд чимгээ шивхэн дуурчин гутлын нөхд чи ингээд амар хүнд ингээд юм хор цэлбрээр хүлээж аваад байгаа байхгүй юу. Ээж хэрвээ загнах юм бол ээж томдохгүй байгаа даа чи. Тий. Ээж бол тий загна яа хамаг аав бол тэнд ингээл төгсгсөн байдалтай л ер нь байж байгаа хэрэгтэй. Эсвэргээрээ нөгөө талдаа аав юун дээр илүү оролцоотой явж ийнэ гэхээр яг тэр хөгжүүлэх за эрэгтэй хөлтөө л өстой ямар спортоор ямар байгаа одоо бие билдер дээр нь яаж хөгжүүлэх вэ? Яавал нэг хайтайгаа шиг эрхэн гаргаад нэг эрэгтэй хөтөрсөн юм шиг нэг эрхэн гаргаад ирмээр шүү дээ тийм биз дээ. Нэг одоо тестостерон даавар өндөртэй нэг эрэгтэй хүмүүнийг тэнд бэлдээд тэгээд магадгүй чинь тэр хүн чинь нэг 20 жилийн дараа бас нэг хүний эцэг болоо яваа шүү. Тэгэхэд нэг эрхэн шиг эрхэн байлгаад эмхтний хамгийн одоо бидний нэг манай өхнийг яг би ингээд бодохдоо алдаад байгаа зарим зүйл нь ягаад гэвэл би өөр амар тэр алдсан байхгүй юу дээр алдсан бэ гэдгсэн чи эмхтэн хүний хүндлэгтээр бид нар амар алдсан би бол өөрөө ягаад вэ гэдгсэн чи нөгөө нэг хөдөө өссөн тэгэн хөтөл чин хөдөө ямаршгүй ингээд дүр зураг харагддаг вэ гэхээр ягаад гэвэл нөгөө аав хамгийн дээр үждэг ээж хоёрдугаарт аав гэр тэргүүлэгч аавын үгэнд бүхэн ордог одоо нэг юм одоо их хэрэгтэйс гэдэг шиг нөгөө аав хэрэгтэйс байна шүү дээ. Тэгэд давч ирээд хотод гэр бүл ингээд захиад банк гэдгсэн чинь одоо нэг юм чи жоохон өөрчлөгдөв гэхдээ их хэрэгтэйс одоо жоохон дамгаа явж шүү дээ. Тэгэнгүүтэл нөгөө нэг тэр нэг хоёр эсхүүснэр чинь ингээд зөрөө гараад ирэхээр нэг жоохон юм тэгэнгүүтэл чи одоо нөгөө нэг яг Унхаа хотын залуучуудыг чи ингээ харангуутал эмхтэн хүмүүсийг амар гой хүндэлдэг эмхтэн хүнийг яаж ярил инээлэх үү яавал ингэв ингээд эдгээр чи ингээ тоглолт хийгээд ингээ сурцсан байгаа байхгүй нэгтэй чи энэ дээрээс би нэг амар яаж тэрнээс бол бид нар чи яах юм бэ хөдөө бол одоо би бол амар их хөдөө ярьчлаа манай хөдөөнийг уучлаа яах юм бэ тий одоо малтагаа эрэхтэй үнэл харьцсан тийм ээ ид шуушаа бэлдсэн чи эрэхтэй үнэл харьцсан төлөөм одоо эрэхтэй үнэл харьцсан бараг одоогоор хүртэл морины уян дээгүүр одоо хурдан морины уян дээгүүр бол бараг эмхтэн хүн очихгүй янз бүрийн байгаа шүү дээ тэр ертөнцөөс даг гэд хотод ингээ хүрээд ирэхэд чи бүр амар том ялгаа гарт юм бил тэр чи одоо соёлын ялгаа гэх юм уу нийгмийн ялгаа гэх юм уу одоо бас сайн бас тодорхойлж мэдэхгүй мундаг хүмүүс бол ингээд ялга салгаад ярьчих байх би бол ингээд бодогдсноо л ингээд шууд ингээд ярьчих шээ студигээд хана за хоолроо за студигээд дараалал дэмжин тий за дараалал дэмжих юм тий за өөр яах вэ гэртээ хийдгээд гоё амтай бас тэгээд талган дээр бас тавьж итэн тий өглөөний сургууль соёлдоо явахдаа нэг талхаа студенттэйгээ тавиад идэхэд тохиромжтой байдаг. За. Илгэний нугас бас хийгээд тавиад идэхэд тохиромжтой байдаг.
Амар гоё болсон те. Сэлэгний нухшин. Стүүжин бас тасархаа. Стүүжин бол нэлийн дээр хийж ирсэн. Түрүүн би одоо нөгөө нэг хүүхдээ хэрхэн одоо өсөх үү гэр бүлийн харилцаа аавын оролцоо гэдээ ярьжсэн. Энэ дээр бас нэмэлтээр нэг зүйлийг асуучих. Ер нь одоо ингээд хүүхдүүдээ өсгөх гээд магадгүй ингээд танаа гэр бүлдээ ингээд баримталдаг зарчимч гэдэг юм уу те. Эсвэл одоо таны ингээд байн хүүхдүүдэд хилдэг юм сургаал эсвэл үг зөвлөгөөч гэдэг юм уу. Тэр зүйл нь чухам яг юу байна? За яг одоо би чи өөрөө бас нэг хүний хүүхдээ байгаа шүү дээ. Тэгээд ингээл л да бас би өөрөө бас суралцаад явж байгаа байхгүй юу. Ер нь нэг ярих. Одоо яг 30 нас өрчлээ 3 хүүхдээ ажиллажлаа. Хоёр нь бол одоохондоо надтай арай харьцах болоогүй. Жаахан байна. За охинтойгоо бол одоо шууд бол харьцаал явчихин. Ер нь би бол охиныгаа зүгээр миний охин өөрөө юу хиймээр байгаа. Тэрийг л хийх л гэж боддог ер нь бол. Тэгэл бид ч одоо ээж мэжээс одоо ээж мэжд хэлдэггүй өчнөө нууц вэ штэ. Тийм штэ одоо юм авч идмээр санагдал аваад чинь өчтөр уржигдэр 2 3 хоногийн өмнө миний охин харж явахдаа тавилаад аваад харждаг чи. Тий ингээл ерөөсөө ээжтэй хэлэхгүйгээр үү? Тий шууд аваад тэгээд тий орж өдөр тий шууд тэгээд үзмөр авч үзмөр авах л та яах вэ тийм ээ. Ер нь бол ингээд би та хоёрыг харж байхад та хүүхдтэй гэх юм хүүхд гэхээс илүү найз нөхөд чиг айгүй энгийн харилцаатай юм шүү. Шууд л ерөөсөө ингээд ямар ч нэг анханасаа ингээд хил хязгаар байхгүйгээр тий би эхнэрээсээ айж болох байхгүй юу. Миний охин ээж чинь тийх байх яах юм тэгвэл шууд ингээд тий чи ингээд аав ээж наарлаа. Ингээд нэг иймэрхүү юм байж болох. Ингээд юм байгаагаараа байх нь амар гоё. Яг үнэ. Ерөөсөө хил хязгаар тогтоогод би ингээд охинтойгоо нэг жоохон хантаа ингээд хилтэй ингээд хил ингээд нэг авраа үсгчээд харьцаад ивэл миний охин яг ингээд хаалттай харьцах байхгүй. Магадгүй өсвөр насны дээр очив. Тэгээд надаас юм нууж иглээ. Тэгэнгүүт л үл ойлголцол үүснэ те. Яа анханасаа сайх те. За аав нь бол юм аав наа бодлогоч би мэдэхгүй байна. Өстой над ийм хичээл ордгоо гэсэн ч юм гээд би хэлж болно асуудалгүй. Энд чинь зүгээр хүн мэдхгүйгээ хэлчих шиг сайхан юм байхгүй. Чадхыгаа чадна гэж хэлждэг. Энгийн миний охин энийг үзмээр байгаа бол үз, бичлэг хиймээр байгаа бол хий, хийхгүй бол. Гэхдээ амьдралын мөн чанар нь энэ тууштай байх хэрэгтэй. Хичээл яасаа хий. Тийм ээ. Аавчтай тустай бай. Энэ мөнгийг ингэж олно. Аав нь одоо яг ингэж одоо яг аав та ингэ асуудаг өгөх. Та ингээд яаж мөнгө олдгийг танаа захирал чи ингээд ингээл асуудаа штэ. Манай захирал ийм ээ. Аав нэг ийм ажил хийгээд энийг ингээд миний цалин тэдэн буудаг ач гэдэг юм тий. Өөр яриад наа. Тэгэхгүй л аав одоо юу чинь те. Одоо таксины жолооч юм уу? Ямар ажил мэргэжтэй чи ер нь тий. Уяа ч юм уу, мал чи юм уу одоо юу юм те. Нэг компани менежер юм уу? Адгүй сэтгүүлч юм мэдэхгүй ингээд. Тэгвэр нэг тим гээд тодголт байдаг. Яг гэхдээ аав нь очиод яг ямар ажил хийдэг гэдгийг тэр мэрийг бол бүр ингээд сайхан харуулад мөнгийг ингэж олж ийн гэдгийг л ингээд харуулж төгсдөг юм шиг. Тэгэхгүй бол ингээд хаалттай тэгэл тий нэг офс дээр очиад ингээд сууж байдаг тэгээд юу чигээд байгаа тэгээд хүүхдэд бол тэр чинь юу чигээд байгаа нэг сонирхол өдөртөө амьдрал харагдаж байгаа байхгүй юу. Нэс бол боломж олцоо байвал одоо магадгүй та өөрөө тий одоо орой хараал хүүхд чи ярь асах юм бол өө ээж нь ингээд ийм өдөр ийм хүнээс ярьсан байгаа. Тэгсэн чи тэр хүүхд тэгж ярьж штэ. Тийм ээ ингүүл бас тэгээд тэр хүн чи хүүхд чи хэрвээ би танаас асуулт асуухгүй бол та надад хариулахгүй байхгүй юу. Тийм учраас нөгөө ингээд асуулт асуугаад хариулаад ингээд харьцчихэж ингээд тэр хүүхд маань гоё ингээд нээгдэх учраас тэгж л гоё энгийн л гоё ингээд хүмүүжлэл гэж боддог доо. Яг үнэ нээлттэй тэгээд хамтдаа ярилцдаг, сонсдог тийм ээ. Тийм л байх ёстой байгаамаа. За одоо ингээд бидрийг чиний яг үе тэнгийн ангичин найзууд, багш чинь тэгээд хүүхдүүд үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо найзуудтай зориулаад ер нь чи юу ч хэлмээр байна? Би тасах гэж байна. За наа тийхүү одоо бидсоо. Одоо ингэ нэвтрүүлгээ шууд дуусгачих уу? Амжихаар байна уу? Амжихгүй гинэ заа яа тэгвэл аваад 0 орох уу та. Гэртээ миний битгээс хараад хоол дээр суугаад аав ээжээ альзалуулаад байхад бөмбөлгөн будаа хамгийн амар сонирхол тэрийг ядаж хийдээд байханд
байхын өөрлөсдөггүй байхын дөвсө гэж хэлдэг. Ядаж бөмбөлгөн бодоога хийгээд идээд байгаарэ гэж хэлж байна тий. Хамгийн амархан нь. Хамгийн амархан юм чинь. Аха. За бидний ярилцлага цай хугацаа энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн хоёр зочин маш их баярлалаа. Маш олон зүйлийн тухайс хамтдаа ярилцлаа. Тэгээд өнөөдрийнхөө зочид бол Бяцхан тогооч, за Эрдэм зохицуулгын байх сургуулийн 2-ын ангийн сурагч сайн санаа, за мөн аав од гэрэл нартай маш их баярлалаа. Та хэдий одоо цаашдын зорж байгаа, тэмүүлж байгаа тэр бүх одоо хүсэл мөрөөдөл биелэх болтугай гэж хүсэж байна. За баярлалаа. За амьдралын хамгийн сайхан зүйлсийг бид заавал одоо том мэтээр төсөөлөх ямар ч хэрэггүй байдаг юм аа. Энэ бол одоо хамтдаа галтайгоондоо гэр бүлэрээ халуун дулаан тэр уур амьсгалыг бүрдүүлж одоо хамтдаа хөгжүүлдэж, инээлдэж, хамтдаа сайхан хоолой хийх чинь өөрөө ажиргал байдаг. За тэгээд магадгүй ингээ хоолой хийх явцдаа бяцхан алдаа гаргасан ч гэсэн энэ нэргээд бас тэр суралцах хамгийн чухал агшин байдаг. За гэр бүлийн дулаан уур амьсгал бол энэ амьдралын хамгийн одоо утга учиртай зүйл байдаг юм шүү гэдгийг одоо танай гэр бүлээс маш сайхан тод томруунаар ойлгож мэдэрч авлаа. Тэгээд өнөөдөр радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэ уулзъя.